Үндсэн хахад зүгээр л нэг хөнгөн цэнхэр давуу магадгүй чамин соёл мэт. Гэвч энэ давууны цаана амьд хүнийг үг хэлэх хэрэггүй, нүүр царайгаа харуулах хэрэггүй, ирээдүгөө өөрөө шийдэх хэрэггүй болгодог аимшиг туйл нуугдж байна. Үүнийг Афганистанд Чадари олон улсад цэнхэр бурка гэж нэрлэдэг. Нэгэн афган эмэгтэй үүнийг энэ бол хувцас биш, амьдараа ож буй тоологдсон шорон юм гэж тодорхойлсон байдаг. Талибанчуудын тушаалаар эмэгтэй хүнийг нийгмээс бүрэн устгах гол зэвсэг болсон энэ цэнхэр давууны цаадах аимшигч түүхийг өнөөдөр хамтдаа цохицгоё. Олон хүмүүс буркаг Афганистаны ядуурл дарангуйлын бэлэгдэл гэж боддог. Гэвч түүхэн тэс өөр юм. Анх буркан нэгтний Персис галтай бөгөөд Афганистанд 20-р зууны ихээ зөвхөн хааны гэр бүл суулжид язгууртан эмэгтэйчүүд өмсдөг тансаг хэглээ байв. Тэдний гоо үзэсгэлэн эгэл жирийн хүмүүсийн нүднээс нуух, тэдний өндөр статусыг илэрхийлэх гэж цэнхэр өнгийг сонгон өмсдөг байжээ. Хөдөө тосгоны энгийн эмэгтэйчүүд энэ хувцсыг өмсөх байтугай худалдаж авч чаддаггүй байв. Гэвч 100 жилийн дараа язгууртны чамиг хувцс хэрхэн бүхэл бүтэн үндэсний эмэгтэйчүүдийг боомлох гинж болон хувирсан байв. 1996 онд Афганистанд Талибан бүлэглэл ах засаг тогтохдоо эмэгтэйчүүдэд гэрээсээ гарахдаа заавал цэнхэр бурка өмсөх хатуу хууль гаргав. Хэрэв өмсөөгүй бол гудамжинд шууд буудан хорох эсвэл олон нийтийн өмнө ташуулдаг байлаа. Энэ хувцсны хамгийн хэцгийн хэсэг нь нүдний хаалт юм. Ердөө хэдхэн сантиметрийн хэмжээтэй жижигхэн торон цаанаас эмэгтэй хүн гадаад ертөнцийг маш бүлдэгч хязгаарлагламт хаадаг. Халуун наанд агаар үл нэвтрэх энэ даавн дотор олон цагаар явхад амьсгалахад ч бэрх болдог байна. 2001 онд Талибаны дэглэм унахад эмэгтэйчүүд гудамжинд буркагаа шатааж эрх чөлөөгөө тэмдэглэж байсан ч тэр баяр баясгалан удаан үргэлжилсэнгүй. 2021 онд Талибанчууд Афганистаныг дахин хяналтанд авснаар охидыг сургуульд суухыг хориглож эмэгтэйчүүдийг ажил хийхийг бүрэн хаасан. Тэгвэл сүүлийн үеийн нөхцөл байдал ямар байна вэ? Талибанчуудын гаргасан энэ дүрмээр эмэгтэй эмч өвчнүүдийг бурка өмсөөгүй бол эмнэлэгт нэвтрүүлэхийг хүсэл хориглосон байна. Энэ эмнэлгийн яалтай тусламж авч чадалгүй олон зуун эмэгтэйчүүд хүүхдүүд амь насаа алдах эрсдлийг дагуулж байна. Түүнчлэн хэрэг эмэгтэй хүн гудамжинд буркаагүй явж байвал түүнийг биш, түүний аав эсвэл нөхрийг нь шууд шоонтхийг хууль хийгдэж байв. Энэ бол эмэгтэй хүнийг гэр бүлээр нь дамжуулж даамтлах хамгийн нарийн зохион байгуулалттай арга юм. Өнөөдөр Афганистаны эмэгтэйчүүд дэлхийн нийтэд хандан өдөө ганцхан зүйлийг гуйж байна. Биднийг бүү матаарай, бидний төлөө дугаараарай. Бидний өмсөж буй хувцас эрх чөлөөний бэлэгдэл байхад тэдний өмсөж буй цэнхэр давуу амьд чорон болж байна. Хүн төлөвлөлтний соёл иргэншил хөгжсөн өнөө үед ийм зүйл болж байгаа та ямар бодолтой байна вэ? Тэдний дуу хоолойг бусад түгээхийн тулд энэ бичлэгийг шеэрлэж сэтгэл хэсэгт өөрийн бодлоо үлдээгээрэй. Радио, телевиз, соёл уулгаа хаалгасан афган эмэгтэйчүүдийн өмнөөс дуугарсан танд баярлалаа. Суугтаа subscribe хийгээ бүү мартаарай.